Хятад хурц. За дэлбэрэлтээс хойш 8 сар өнгөрч байна. Монголчуудын халуун амбүлээрээ ураг саднаараа цуглардаг цагаан сараас 10 хоногийн өмнө 200 гаруй иргэн орон гэргүй болсон. 7 иргэн алтан эмээ алдсан. Энэ хэргийг монголчууд дүнжин гарын дэлбэрэлт гэж нэрлэж байгаа. Тэгэхээр бид энэ удаагийн тусгай сурвалжлага энэ сэдвийг чиглүүллээ. 2024 оны 1-р сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 1 цаг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол Дүнжин гар худалдааны төвийн авто замын уулзурт Шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан Дашванжил компани том аврын автомашин Батлан уулын яамны нэр дээр бүртгэлтэй Nissan Patrol автомашинтай мөргөлдсөн. Улмаар Шингэрүүлсэн хий ойр орчимд тархан галгарч дэлбэрэлт үүссэн. Цонхоо хаагсан чинь ингээл гал ерөөсө төс гэж явж байгаа. Гин тэн чинь нөгөө попкорн шиг л нөгөө машинууд өсрөөл те. Гэтэ ингэж хөөхөлтэй ээжтэй л гэж утсан. Яг тэр мөчт. Та амар өдөөс хургаад би ухаалтсан юмсан. Айс шүү юм ба. Айгуу айс. Миний насны хүн гэдэг чи одоо нэг юм Оршин суугчдаас галын ихний дуудлагыг цагдаа ерхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 дугаар 1 цаг 7 минутанд өгснөөр бүртгэжээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн онцгой хуулийн хэлтсийн гал төмөр унтраах аврах 63 дугаар ангийн салаан захирагч, ахлах тэслэгч Тамираар ахлуулсан 8 алба хаагч 2 галын машинтаагаар дуудлага авснаас 8 минутын дотор буюу 1 цаг 15 минутанд ирсэн байна. Тэгэхэд газ тээвэрлэж явсан 60 тонны даацтай автомашин дэлбэрсэн зогсоолд байсан 29 автомашин зэрэгэлдэх орон сууцны фасад, глобал сургуулийн гадна фасад шатлахад өртснөөс гадна дугаан бүсэд утаажилт дулааны үйлчлэл их байсан тул салаан захирагч Тамир заг 1 болон хэрлэн 2 станцад хандаж нэмэлт хүч дууджээ. Улмаар галын төөнөлтийн бүсээс галын машиныг хол байрлуулж, суурин лафетийн хошуугаар төмөрийн голомт руу унтраах бодис тасралтгүй цацах шийдвэр гаргасан байна. Харамсалтай тухайн мөчөд дахин дэлбэрэлт үүсч Шингэрүүлсэн хийтэй Ёмкост шидэгдээд замын цаана 30 метрт байсан 3 албан хаагчийг тайрсан. Албан өргөө гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчид бол 63 дугаар ангийн салаан захирагчийн туслах Ахмад Амгаланбаяр, гал сөнөөгч, ахлагч, төвшин төр, ахлагч бар сүрэн нар байлаа. Дуудлагаар очсон 3 албаагч бас өртсөн тэгээ хамнасаа алдсан гэдэг тийм харамсалтай осол болсон байгаа. Тухайн албаагч тэр нь хэдээс хэдэн жил хэрнээ ажилласан хаана ажиллаж исэн тийм залуучуудын тэгээд энэ ослын дараа ар гэрт нь одоо хууль номын дагуу ямар тусламж үзүүлсэн байдгийг. За манай албаагчд бол яг л энэ онцгой байдлын байгууллагад анханаас л орж ажилласан. За ингээд 2-15 жилийн хооронд ажилласан хугацаанд ажиллаж байсан албаагчд байгаа. Тэгээ маш имэглэлтэй одоо харамсалтай юм болсон. Тэгээ ар гэртээ нь бол манай албаагч бол тасралтгүй гэдэг холбоотой байгаа. Онцгой байдлын байгууллагаас за анги байгууллагаас тусалж дэмжлэх үзүүлэх юм юу вэ? Бүгдэнтэй ингээд харилцаатай ажиллаж байгаа. За нийслэлийн засаг даргын хөрөнгө нийслэлийн засаг даргын юунаас 2 өрөө байр тав мэдж байгаа. 2 өрөө байр шийдвэрлсэн буйн тухай 2 за энд орцгооцсон байж байгаа. Аргэр нь дээрэс нь хууль одоо дүрм журам заасны дагуу онцгой байдлын байгууллагаас 3 албаа хаагчид нийт 450 орчим сая төгрөгийн тусламж үзүүлсэн байгаа. Энэ бол дотор нэг ажил юугаар яж ялгаатай байгаа. Тэгээд ар гэр одоо гал төмөр унтраах аврах 63 дугаар ангийн хамт болон за Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлсэн нийслэлийн онцгой байдлын хэлцүүл байнгын харилцаатай ажиллаж байгаа. 2024 оны 1-р сарын 24-ний дэлбэрэлтэд 15 иргэн төлөгдсөнийг албаныхан гэмтэл согс судлалын үндэсний төвийн төлөнхийн төв болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Дээр хэрэгдээс 85-аас 95% төлөгдөлтэй 4 иргэн нас барсан. Галын тайланд бичснээр онцгой байдлын ерхий газар үндэсний аврах баригад нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах аврах 10, 14, 18,
26, 30, 34, 35, 63, 29 дугаар анги. Нийслэлийн аврах ангийн нийт 21 алба хаагч 48 автомашинтаагаар 3 цаг 15 минут ажиллаж, галын тархалтыг 2 цаг 15 минутанд зогсоож, 4 цаг 30 минутанд галыг бүрэн унтраажээ. Мөн галт төмөр унтраах болон аврах ажиллагааны цагдаагийн байгууллагын 624 алба хаагч 187 автомашин оролцсноос гадна эмнэлгийн байгууллагын 21 ажилтан 10 автомашин, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой хөдлийн албаны 10 алба хаагч, 2 автомашин, Улс угийн удирдах газрын 18 ажилтан 10 автомашин, Улаанбаатар сүлжээ компани 6 алба хаагч оролцжээ. Нийтдээ 6 байгууллагын 869 алба хаагч 257 автомашинтай ажилласан гэж тайланд дурдсан байна. Хойд одоо энэ албаагч дингсэн бол одоо амьд байх байсан мэсэн гэд зөндөө юунууд явчихс те иргэдийн сэтгэгдэл хэрэн сэргийлэх боломжтой байсан уу? Яг дүгнэлт хэлгээд бол хэцүү. Дүрм биений төрөний ярьдаг галт төмөр унтраах дүрмийн дагуу ажилласан. Нэг талигаач маань бол өөрөөр хэлбэл миний төрөний хэлсэн гал унтраах өдөртөгчийн одоо туслах буюу салан цагчийн туслах оронтон дээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл салон дотроо бас одоо шийдвэр гаргах эрхгүй албан тушаалтан гэсэн үг. Тийм ч учраас одоо тийшээ юу гэдгийг галын нөхцөл байдлыг одоо дүгнэхэд тийшээ явсан. Тэгээ харамсалтай юм болсон. Тэгээд хэрэг гэдэг үг юу гэдгийг хэрэг гэсэн одоо юм дээр юм бол үнэхээр одоо юу гэдгийг тухайн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөх учраас бид бол яагаад одоо энэ байгууллага тангар хүргэж ажилтгийг гэдэг тийм ээ. Яагаад энэ байгууллага тангар хүргэсэн ирчүүд, яагаад энэ байгууллагад цол зүүсэн эх орны хөдлөө тангар хүргэсэн бэ гэдэг юм. За галт 3 барилга өртсөн байгаа. Одоо тэр харагдж байгаа Сааны 5. За энэ Идүү апартмент орол энэ глобал сургууль гэдэг. За эндээс бол хамгийн их хөвөрлийг энэ Идүү апартментийн орон сууцны орчин суугчид хамссан байгаа. Энэ 8 сарын хугацаанд энэ хүмүүс орон гэргүй ингээд туризм байранд амьдрал явж байна. Туризм зардлыг улсын онцгой комисс шийдвэрлээд ингээд төлж байгаад хот руу шилжүүлсэн. Одоо хотоос энэ холбогдсон зардлыг гаргаад ингээд явж байгаа. Орсон суугчдын 2 асуудал яриад байна. Эхнийх нь болохоор түрээсийн орон сууцтандаас одоо хөөгдөх гээд байна. Тэгэхээр энэ улс урт хугацааны түрээсийн төлбөрийг шилжүүлж өгөөч. Тэгэхгүй бол одоо 2-3 сараар ч юм уу 6 сараар ингээд өгөхөр энэ түрээсний байрнаас одоо хөөгд байна хүмүүс. Хаагур амьдарч байна одоо. Одоо яг энэ харагдаж байгаа байшин байр түрээслээд амьдарч байгаа. Энд ч нэл амьдрна. Энд ажил, энд хүүхдийн сургууль, энэ хавьдаа ингээл яг зам гараал амьдардаг учраас. Гэтэл одоо нөгөө түрээс маань дуусч шүү дээ. Тэ тэнгүүд тийм байрууд гарыг хөөж эхэлж байна. Одоо гар гэдэг ийм байдалд орчоод яаж амьдарч гин гэж ийм байдалд ингээд сууж шүү дээ. Ингээд дахиад байр хайна. Энэ нэг 5 дахьтай байсан газраасаа салаад хэдэн жил яаж ингэж түрээсээ олон байр дамж явах вэ? Айгүй хэцүү байгаа байхгүй. Насны эцэстээ өвчин хэцүү биш юм байна. Өвчин бол дайржил ирдэг зовлон. Орон гэргүй хүний хаяанд байна гэдэг мэдрэмж надад хамгийн их шаналлыг авчирсан. За энийг харгал зүжээ сая нийслэлээс бол нийтдээ 64 хүний одоо нийтдээ тэрбум 486 сая төгрөгийг бол одоо шийдвэрлээ. За энэ мөнгө маань одоо эх оны одоо 6 сарын 1 хүртэлх одоо үлийн улирлыг давах түрээсийн төлбөрийг нь бол ямарч байсан нийслэлийн засаг даргаас бол шийдвэрлсэн гэсэн үг. За хоёр талаар энэ орон сууцаа одоо цаашдаа яах вэ гэж. Барилга бот байгуулалтын яамнаас томилогдсон энэ ажлын хэсэг мэрэгжлийн шинжээч дүгнэлттэй 4 сар танилцуулсан. Энэ дүгнэлт яаж гарсан бэ гэхээр энэ барилгыг цаашдаа ашиглах боломжгүй гэдэг энэ дүгнэлтэд танилцуулсан. Одоо газар хөдлөлтөд төсвөрлөх чадваргүй барилгын ашиглалтын үеийн одоо аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй болсон байна гэсэн ийм дүгнэлтээ гаргасан. Тэгээ ер нь бол ашиглалтын шаардлага хангахгүй учраас бид нар бол энийг буулгах буулгах дээр бол дахиад буулгах өөрийн норм дүрмтэй энийхээ дагуу хийгдэнэ. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэдэг дээр холбогдох байгууллагуудаас бас бид нарт тодрууллаа. Буулгах зардал нь энэ угаасаа тосгоцсон байж 2.6 тэрбум. Энэ дээр барих зардал нь өөрөө 10 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо юуны хувьд ч эдийн засгийн хувьд ч гэсэн нөгөө нэг үр ашиггүй одоо нөгөө эдийн засгийн тооцооллын хувьд ч ингээд бүхэлдээ 10 тэрбум төгрөгөөр тийм засвар хийж яхаар буулгаад барих нь зөв юм а гэдэг шийдлийг нийслэлийн зүгээс гаргасан.
тий гаргацсан одоо тий гаргацсан байж байгаа. Хэрэг бол ингээд цагдаагаар шалгаж байгаа тий. Хэрэг хэргийн шийдвэрлэх ажиллагаа нь бол явж байгаа. Тэгээд яваад дуусаад гин буруутай этгээдээс тэр хохирлыг гаргуулад тэр хөрөнгөөр барих юм уу эсвэл улс тэр тодорхой хэмжээний нөөц хөрөнгөөсөө шийдчихэд дараа нь улс өрөөний хэмжлэх юм уу? Яа гэж тохирсон. Эхний ээлжинд бол одоо нийслэлийн нөөц хөрөнгөөс энэ асуудлаа шийдээд иргэдийнхэн асуудлыг шийдэжээ. Тэгээд хууль шүүхийн асуудал нь одоо гин буруутай асуудал нь тогтоогдсны дараа бол эргээд тэр нөө гаргасан зардлаа бол тэр тохирол учруулсан талаас нэхэмжилж. Барилгаа одоо нураагаад дахиад ингээд барихад ер нь хэр хугацаа орох вэ? Тэр хүртэл яах вэ? Бас тендер зарлах уу яах вэ? Шууд цонгох уу? За барилга буулгах тэгээ шинээр барих дээр бид бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас бол хүсэлт явуулаад санал авсан. Тэр саналын хүрээнд бол компаниудаас ирсэн саналуудаас бол одоо хамгийн хурдан буулгах нь бол одоо буулгалтын ажлыг хийх нь бол 3 сар. За зарим нэг компани бол 9 сар гэдэг ийм хугацаа өгсөн. Тэгээд барилга үсрэлтийн ажлыг бол богино хугацаанд хийх нь бол 13 сард ийн. Урт хугацаанд хийх нь бол 18 сард ийн гэсэн ийм саналууд ирсэн байж байгаа. Одоо буулгах болон барих дээр тусдаа тендер зарлдаггүй эсвэл одоо энэ сая өгсөн саналуудаас ингээд шууд сонгох замаар шийдвэрлэх үү? Улаанбаатар хот болон Монгол улсад анх удаа тохиолдсон гамшигт одоо онцгой үйл явдал шүү дээ. Тэр хүрээндээ энэ тендерийн тухай хууль болон холбогдох хууль журамд хуулийн хүрээнд ямар одоо боломжтой богино хугацаанд шийдвэрлэх арга байна. Тэр шийдвэрлэх аргын хүрээнд л шийдэд байв. Нэг хуулийн хүрээндээ л шийдэд байв. За Эдүү апартментийн 207 дугаар байр бол нэлийн төвхтэй барилга. Анхны зориулт бол энэ тагнуулын ерхий газрын цогцлбор юм офс болж ингээд Баянзүрх дүүргийн тухайн үеийн 14 дугаар хороо одоогийн 26 дугаар хооронд баригдчихсэн. Тэгээ энэ барилгыг бариад 90% гүйцэтгэлтэй байхад нь тухайн үед Монгол Улсын ерхий сайдээс Алтай уяг ховчлох юм шийдвэр гаргаж ирсэн. 2013 оны 11 сарын 30-нд засгийн газрын 397 дугаар тогтоол гарсан одоо энэ legal info дээр ил байж дээ. Засгийн газрын хуралдаанаас төрийн өмчийн орны дарга болон тагнуулын ерхий газрын дарга хоёрт үүрэг өгсөн. За цагтуудаар бол Ардсан намын гишүүн төрийн өмчийн орны тухайн үеийн дарга. Тагнуулын ерхий газрын дарга Ариун сан бол бас Ардсан намын гишүүн гэж нэлийн ил амтаар хэмжигдсэн. Тэгээ Ариун сан байна. За цогтуудаар энэ ховчлолыг гардаж зохион байгуулсан. За 2014 оны 2 сарын 13-нд Алтай уягийн ерөнхий сайд байх үедээ Твиттер дээр юм жиргсэн жиргэний уул мөрнө гэдэг. Барилгыг 13 тэрбум 500 сая төгрөгөөр дуудлагаар худалдана гэдэг. Тэгээ ингээ газрын танилцуулгын 1.5 га газартай юм орон сууц болоогүй юм офсын барилга байгаа гэсэн. За энийг дуудлага худалдаагаар худалдахад 2 компани оролцсон. Энэ бол төрийн өмчийн орны дарга цогтоотрын өгсөн ярилцлага байна. Дуудлага худалдаанд Global Bridge болон International Education School of Mongolia-гийн 2 компани оролцсон гэдэг. За ингээд 10.8 тэрбум 450 мянган төгрөгийн саналаар International Education School of Mongolia гэдэг компани дуудлага худалдаанд ялж авчээ. Тэнгүү сонио. Энэ 2 компани дуудлага худалдаанд оролцсон 2 компани хоёулаа нэг эзэмшигчтэй. За Цагаачийн Отгонбаатар гэдэг эцсийн өмчлөгч нь одоо энэ дээр харагдана. Цагаачийн Отгонбаатар. Нөгөөх нь бас Цагаачийн Отгонбаатар. За нэг эзэнтэй 2 компани дуудлага худалдаанд оролцоод 450 мянган төгрөгийн саналын зөрүүгээр дуудлага худалдаагаар тухайн тагнуулын офсыг авчээ. За барилгын яамнаас өнгөрсөн энэ галын учир шалтгааныг тогтоох гэдэг юм ажлын хэсэг байгуулагдсан байдаг. За ажлын хэсгийн дүгнэлт бол ингээ гарцсан. Биднэрт цаасаар байж чинь 4 сард олон нийт танилцуулсан энийг. Гэхдээ товч байдлаар за энэ дээр нэг юм сони юм байгаа юм. Тагнуулын ерхий газрын цогцлбор барилгын ерөнхий төлөвлөгөөнд нэгдсэн гараж руу орох ашиглалтын дээвэр рүү гарах орц гарц сарвч ногоон байгууламж байхаар төлөвлөсөн байршилд багш ажилчдын орон сууцны барилга барих зориулалтаар холбогд хууль тогтоомж зөрчиж энэ орон сууц барьсан гэж. Бүрэн зутгамал
Тэгээд дээр нь нөгөө гал гарсан тохиолдолд галаас хамгаалах юм давхар фасад нь галын хамгаалттай гэж ийм байр хүлээж авсан. Гэтэл одоо энэ гал барьснаар одоо ингээ харахад бүрэн цутгамал биш байгаа байхгүй юу? Болоод машин даа. Энэ гал гарсны дараа олон нийтийн дунд нэг юм хүзүүч барилга, галын машин орох боломжгүй хүзүүч барилганы тухай асуудал гараад идэг. Тэгтэл тэр нь энэ орон сууц баригдахаас өмнө байсан. Харин тэр орон сууцыг болохоор ногоон байгууламж байх ёстой газар дээр тэр галын орц гарцыг хаагаад орон сууц ярьц. Өөрөөр хэлбэл сая галын машин дэлбэрэлт болоход орж чадахгүй байсан ийм учиртай. Орон сууц өөрөө тэр гарцаа хааж баригдсан гэсэн. За энэ дээр дахиад лавшруулахад ийм багш ажилчдын орон сууцны зориулалтаар анх тэр газар авсан. Хүзүүчин сүулт хийсэн үгүй л баг байрны сүл баригдсан баг. Гэхдээ одоо улсын комисс энийг хүлээж авна гэдэг чинь олон орц гарцгүй байр хүлээж авахгүй байх ёстой мөлий. Тэр нь бол барилга хот байгуулалтынхаа дүгнэлтэн дээр тодорхой бичсэн байна. Тэгээд 13 давхрыг бол шатамхаа утсаар бас галт тэсэргүй материалаар нэмж барьсан. Тэр нь болохоор бас орсон суугч бидний зөвшөөрлөгөө барьсан байхгүй юу? Хулгайгаар барьсан. Мансарт давхрыг. Тэндээс одоо хамаг гол удаан шаталц чи үүссэн шүү дээ. Исами энэ дундуур энэ ангархай зайг та нараа бас харуулаарай. Энэ зайгаар нөгөө цацсан хөөс нь маш муу хөөс байсан. Тэрнээс хамгийн ихэж гал авалцсан. Осол бол тэнд гарсан. За газ ингээд юу яасан тэгэхэд энэ хүртэл хэрвээ осол энд гараад энэчнээс гал эхэлж гарсан бол нэг өөр хэрэг тийм ээ. Гэвтэл энэчнээсээ илүү шатсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энд бол Исам компани хийсэн маш муу нөгөө гал авалцдаг хөөснөөс хамгийн их энэ байшингийн шатаачж байгаа байхгүй юу? Давхар болгонд байдаг нөгөө усны цагаан шаланг тэрийг хулгайлаад аваа явчихсан байсан. 2-3 сарын өмнө манай байрныхан энэ шалангийг хулгай аваа явчлаа. Энийг нөхөж тавиа гэд сөөхтөө хандсан. Сөөхийг хариуцсан хүн маань ерөөсөө бид нарыг тоож огт авч хэлцээгүй байхгүй юу? Тийм учраас энэ дотор орсон гал сөнөгчдийн амь насыг бас эрсдүүлэх маш том аюултай зүйлийг энэ сөөх бол хийсэн. Сөөх нь одоо дарга нь хин гэдэг юм үү? Яг данс эзэмших гэж байна. Данс эзэмшиж байгаа хүн нь Исам гэл компани байгаа. Бид нэр тэр данс руу мөнгө шилжүүлдэг. Захирлын мэдгүй да. Захирлын Отгонбаатар хэн блэ? Глобал гэж сургуулга. Глобал сургуулийн захирлаар Гангагийн Отгонбаатар гэдэг залуу ажилтдаг. Гангагийн Отгонбаатарыг энэ нөгөө тэр орсон суугч хохирогч иргэд нэг юм яриад байгаа юм. Сөөхийн мөнгөө бид нэр энэ компани тушаадаг байсан. Энэ хүн сөөхийн дараагаар ажилладаг байсан. За нэг юм байгаа. За энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа улсын ерөнхий прокурор, цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын тушаалаар ингээ ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. За Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Баянзүрэг дүүргийн цагдаагийн газар, за гол энэ хэргийг шалгаж байгаа газар нь болохоор улсын мөрдөн байцааг албаны хүндгийн дэргэдэд тэмцэх хилтэс. За энэ дээр ингээд төвлөрөд шалгачаа. Нийтдээ 100 гаруй мөрдөн байцаагч ингээд ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. За хамгийн сүүлд улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийхдээ ер нь хохирлын дүү хэмжээг 5.4 тэрбум гэдэг ингээ хэргийн шалгах ажиллагаа үргэлжлэж байна гэдэг ийм мэдээлэл өгсөн байна. Тэгэхээр энэ ажиллагаа ер нь хэр одоо бүтэмжтэй явж байгаа юм бэ гэдэг бид нар энэ улсын мөрдөн байцааг газраас тодруулъя гэж бодож байна. За энэ саяын дэлбэрэлт дээр ер нь хэн буруутай вэ гэдгээс шалтгаалаад энэ хохирлыг хэн төлөх вэ? Энэ хүмүүс цаашаа хохирох уугүй юу гэдгийг тодорхой болох гээд тэгэхээр оржсоо. За бүхэл талаас нь мөрдөн шалгалгаа явуулж зам тээврийн осол юунаас гарав, гал юунаас гарав, тэгээ хөдөлмөр хамгааллын ажиллагаа байна уу, байхгүй юу, бүгдийн дүгнэлтээр тогтоосон. За энэ байр байшинг дахин ашиглах боломжтой юу, орсон суугчдад хэдэн төгрөгийн хохирол учрав, хүний эрүүл мэндэд ямар хохирол учрав, хүний аймнаас ямар шалтгааны улмаас хохиров, бүгдийн шалгаж дүгнэлтээр тогтоосон байна. Энэ бүх мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр нэр бүхий 2 хүнд холбогдуулаад эрүүг хэрэг үүсгэсэн мөрдөн шалгах ажиллагаа бол 90% таа явагдаж байна. Одоо бол эх сард бид нар шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Зүйл анги нь юу гэсэн үг вэ? За эрүүг үеийн цэцгийн анги 16-гийн 2 дахь хэсэгт болохоор хүний амьсыг болгоомжгүйгээр хохирох гэдэг зүйл анги байгаа. Тэр зүйл ангиар тодорхой нэр бүхий 2 хүнд холбогдуулаад эрүүг хэрэг үүсгэж ялагдчихар татсан. Ингээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тэр
нэг жиптэй хүний тухай мэдээлэл гарсан. Тэр одоо жип одоо аль байгууллагын одоо жолоочийн жишээ нь хэмээн гэсэн. За энэ бол зам тээврийн осол гарахад бол 2 тээврийн эсэл анх шүргэлцснээс болж зам тээврийн осол гарсан байгаа. За энэ бол хэвлэлээр явсан тийм ээ. Тэр бол үнэн. Гэхдээ одоо тэр байгууллагын нэрийг бас хэлэх боломжгүй байна. Аж ахуйн нэгжид одоо эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай энэ хэрэг дээр бол байхгүй яригдаагүй мэн тий. Хуулийн этгээдийг болоологдож татсан асуудал байхгүй. Амар доогуур үнэлж байна. Бид бол өстой үнэхээр хэцүү. Дашид бэлгүүн гээд тий. Тэнд үнэлсэн. Хэдээр үнэлж байгаа 200 мянга нөгөө 2 сая 3 сая юм чи зүгээр 200 мянга 300 мянга. Тэгээ бидээс тэрүүгээр дараа юу авах вэ? Юу ч авахгүй. Тэгэхээр одоо бүр эдшийн мах бол тэр чигээр бүтэн өхрийн мах тэр чигээр аяглаа. Бүтэн ханьны мах цагаан сар болох гэж ханьны мах аяглаа. Тэр чигээр нөө цагаан эдэг авцсан. Тэр чихтэй хаягдсан нөө балкон дээр байсан учраас бүгд байхгүй. Тэгээ тэр мэрийг бол яаж үнэлсэн нь би тухайн үедээ зургийг авчи. Нөө ингээд гарын хэсэг зураг гэж байгаа байхгүй юу. Тэгээ за яг хоо ингээд зурчия гэгээд янгут нөгөө зургийг зөвхөн өөрийнхөө мэй зургийг авчаа би ингээд яа ихч хавлаагүй шүү дээ захирчлаа. Тэгээд нөгөөдгөө тодорхой сайн мэдэхгүй шүү дээ. Одоо гэтэл 3 сая 250-аар хаач байр авч чадахгүй шүү дээ. Энэ хавийн байр бүгдээрээ 5 сая 600-аас дээш ханштай байгаа хэвчтэй. Одоо ч гэсэн яг тэр байдлаараа л тэр 3 сая 250 бол ямар ч айл бас дэмжихгүй байх л гэж бодож байна. Даатгалтай байсан уу байрчаа? Байр манайх байр даатгалтай байсан. Миг даатгал дээр хичнээн очиж уулзаад одоо бид нэр ингээд хохирсон байна. Ямар нэгэн бас юу байна уу гэхэд ерөөсөө янз бүрийн дүгнэлт гараагүй учраас та нарт ямар ч хохирол барагдуулах боломж байхгүй гэд манай миг даатгалаас тэгсэн. Бусад даатгалтай айлууд бол ямар ч хэлсэн манай даатгуулагч муу учраас та нарт бол эхний ээлжинд урьдчилгаа хохирол гэд нэг боломжийн мөнгө төгрөгийг өгсөн байлээ. Хохирол үнэлгээний тэр нэг компани тухайн иргэд өөрсдөө сонгох юм уу, ингээ хоёр талаа сонгох юм уу? Эсвэл тэр нэг байцаа шийдэх ажиллагаа явуулж байгаа цагдаа байгууллага ч юм уу? Прокурор өөрсдөө шийдэх. За энэ хохирлын үнэлгээ гаргах компаниг бол цагдаагийн байгууллагаас шинжээч томилт тогтоолын хүрээнд сонгоод за тэр маань үнэлгээний тайлангаа гаргадаг, холбогдох төлбөр нэхэмжлээ манай байгууллагад гаргадаг. Тэр үнэлгээ гаргасантай холбоотой төлбөр мөнгийг эрүүгийн ерөнхий шийдвэрлэх ажиллагааны зардлаас гаргуулад ингээд явж байгаа. Дүнжин гарын дэлбэрэлтийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас Дашванжил компани ерхий захирал Баатаржав тус компанийн жолооч Эренчин Дорж нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эдүү апартмент барилгын хохирогчдын яриагаар бол дэлбэрэлтээс хойш 8 сар болгоод Дашванжил компаниас төлөөлөл ирж уулзаагүй, хайхраагүй. Загварлын өнгөрсөн үед өгсөн яриагаар ч тэд хохирлын тогтоогдсон хэмжээгээр л хохирлоо барагдуулгаа илэрхийлсэн. Манай компани зүгээс мэрэгсэн өмгөөлөгч эрдэмтдийн баг ажиллуулж осол аваар гарч хүний амь нас хохирч эд хөрөнгийн хэмжээний хохирол учирсныг шинжлэх ухааны үндслэлтэд тогтоолгож иргэд аж ахуйн нэгжийг хохирлгүй болгох ажлыг хуулийн хүрээнд бүх талын боломж бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлж байна гэж. За 3 дугаарт нь бид өөрийн ажилтан болох Эрдэнэт Доржийн хууль ёсны эрх ашиг ямагт ямар ч нөхцөлд хамгаалан ажиллаж хууль эрх зүйн болон эдийн засгийн асуудлыг компанийн зүгээс бүрэн хариуцаж ажиллах болно гэж. За Дүнжин гарын дэлбэрэлт бол Монгол улсад ер нь цаашид тохиолдож магадгүй ийм дэлбэрэлтүүдийн нэг гэсэн. Тэгэхээр ямар ч зүйл энэ удаагийн энэ харамсалтай ослоос бид нар сургамж авах ёстой. Шат шатны байгууллагуудын хариуцлага, иргэдийн хариуцлага, анхаарал болгоомж сайжирч явах ёстой. Энэ ажил ер нь хэр хийж гинэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. За онцгой байдлын байгууллага бол албаагчдынхаа энэ хувьс хэрэглэлийг дээрээс нь тоног төхөөрөмжөө сайжруулъя гэдэг дээр энэ олон улсын байгууллагатай хамтраад ажиллаж байгаа төсөөс эдгээр бүм дүүрэг ингээ батлуулсан ингээ явж байгаа. За замын стандарт ямар ч энэ замыг бол ингээ өргөсгөж байгаа юм байна. За энтлийн хэсгийг бол өргөсгөөгүй. За энэ барилгын норм дүүрэм бас шинжлэгдээг байгаад. Хөөсөнцрөөр ингээ цаашдаа энэ барилгын фасадыг ингээ хийгээд их юм уу? Энэ галт арай төсвөртэй материалуудаар ер нь хийгдэггүй. Уг нь бол энийг улсын комисс ингээ хүлээж авахдаа бүх юмыг харж байгаа. Гэтэл манай стандарт өөрөө хожигдсон байна гэдэг асуудал яригддаг. За дээрээс нь шатган түгээх станц болон энэ шингэрүүлсэн шатгийн борлуулж түгээдэг аж ахуйн нэгжүүд энэ тээвэрлэлтэй ер нь яаж цаашдаа зохион байгуулах юм бэ? Энэ орон сууц болон сургууль цэцэрлэгийн дэргэд энэ шатган түгээх станцуудыг цааш нь ингээ байлгах уу?
Ер нь ямар стандарт хамгаалтыг ер нь бий болох юм бэ? Ер нь яаж иргэдэд аюулгүй болох вэ гэдэг дээр юм маш их мэдээлэл ер нь өгүүлж байгаа. Тэгэхээр Eagle-д дараагийн мэдээ сурвалжлага ярьцгаар энэ асуудлыг ер нь хөндөж явах болно.